За тэгээ галт тэрэг зогсноос болоод энд бол нилээ бужигнантай байсан. Итали руу ороход бол шал өөр мэдрэгдэж байсан. Алтарт загварын хот Миланд буцсан явж гин. Тэгээд энэ Миланаас 2 буудлын зайтай байдаг. Хостелын байгаа газар. Айгуу хуучин. Асал газар нөө. Юу нөгөө загварын Милан тийшээ надад төрөө бодохгүй явж утснаа. Тэгээд энэ миний буусан хостел байсан. Эмэгтэйчүүдийн өрөөнд буусан баха. Хостел бол гоё цэвэрхэн гоё газар байсан. За загварын нислэл Милан хотод ирсэн явж гин. Тэгээд Италид ирээд сая хоол идээд бүр гол орлоо. Швейцарт би бүр яг турж өгчихсэн. Тэгээд энэ авсан чинь хоол нь хамаагүй хямдхан. Тэгээд порц ихтэй. Тэгээд намайг бүр жаргалаа. Тэгээд маргаашнаас эхлээд нөгөө нэг жуулчдын очдог газруудаар очино. Нөгөө ганган хүмүүс очиж харъя гэж бодож байна. Энэ аваарт гэдэг нэг хайхтар ганган хүмүүс харагдахгүй нөө. Чимдамаа чивсэн жуулчд л байна. Тэгээ миний байрлаж байгаа газар жоохон хотын төвөөс жоохон зайтай. Тэгээд шөнө оройн цагаар эвгүй юм бэлээ. Тэгэхээр би эртхэн харъя гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас авто центр солиод амар их явсан. Зөндөө их ядарсан. Тэгэхээр орой очиод амрыг гэж бодож байна. Миланы төв альтергны бодол дээр нэрсэн байна. Маш гоё хийцтэй. Гол Роми эзэнт гүрний үеийг санагдуулсан гоё бодол юм байна. За маргааш өглөө нь метронд суугаад Алтарт загварын нислэл Миланд ирсэн байна. За энэ болохоор Думо гээд сүм байгаа. Христийн. Тэгээд энд орохын тулд бас билетээ урьдчил захиалах ёстой. Тэгэхгүй бол бас айгу очор дараал ихтэй юм лээ. Милан ер нь Италид очих байгаа бол. За энэ Миланы Думо гээд энэ сүмийг болохоор 600 жилийн турш барьсан гэж үздэг юм билээ. Бүр ингээд айгүй уран нарийн хийцтэй сүм байгаа. Тэгээд үнэхээр урлагийн бүтээл гэж юм л байдаг юм билээ. За ямар ч гэсэн өнөөдөр жуулчдын ирдэг газруудаар би явах гад ирсэн байна. Тэгээд одоогийн байдлаар бол гоё костюмтэй залуучууд харсан. Гоё хүүхнүүднийг харагдахгүй байна. Загварын нийслэл гэхдээ яг хотын төвөөрөө гоё болохоос иш хотын захаараа ч юм уу жоохон хог энтрихтэй. Тэгээд ер нь байшин барилгууд нь нэлээд хуучирсан. Тэгээд засварын ажил маш их хийгдэж байна. Тэгээд аюулгүй байдал жоохон муутай. Миний дээрээс шороо мороо унсан. Тэгээд анхны сэтгэлийн үйл тиймэрхүү. Гэтэ одоо тэгээд өөр цаашаа явна. Ардаа энэ гоёыг харуулчих. Би бас загварын нийслэлд ирснийх үс гизгээ бас гоё янзлцсан. Тэгсэн чинь хөрвийг өгөх юм. За ийм хүү байдалтай байна. Одоо тийшээс орж үзье гэж бодож байна. За хүмүүс зураг авах болж байна. Гоё зургийн ард маш их хөдөлмөр байдаг шүү. За энэ арк дотор болохоор ерөнхийдөө брендийн дэлгүүрүүд айгу үнэтэй кофе шопууд байд юм лээ. Тэгээд би нэг кофе уусан чинь 15 евро боллоо. 10 евро боллоо. За ямар ч хэлээсэн энгийн кофе шопноос 3-4 дахин үнэтэй юм байлээ. Тэгээ эндээс брендийн бүтээгдэхүүн авах. Тэгээ энэ голд нь очиж зураг авах болох энэ төр гэдэг ер нь дандаа л жуулчдад зориулсан тийм газар илээ. Тэгээ Итали болохоор ерөнхийдөө одоо
Европын орнууд донд бас хамгийн хямдтай орно. Тэгээд хоол унд сайтай, сонголт сайтай, хувцас, дизайн юм тэгээ брендинг юмнууд айгүй боломжийн үнэтэй зарагддаг гоё газар илээ. Тэгээд ер нь бол Итали бол заавал очиж үзэх ёстой улсуудын нэг. Тэгээд дээрэс нь Италийн тэр урлагийн бүтээлүүд ер нь хүмүүсийн амьдрал ч гэсэн айгүй гоё санагдсан. Айгүй олон асуудлуудтай тий ингээл нийгмийн эдийн засгийн одоо юу гэдэг тий цагаач энэ төр гээд тэгсэн мөртлөө хүмүүс нь ерөөсөө тэр өдөр тутмын амьдралтай түүртдэггүй. Одоо өглөөний ингээд аяг кофеноос тий зүсэм одоо талхнаас айгүй аз жаргал мэдэрдэг хүмүүс шиг санагдсан. За би энэ үстэйгэл ноцтолтоод миний ус айгүй жоохон жижигхэн байжээ. Тэгээд айгүй юу яхад арчилахад хэцүү байсан. За энэ айгүй халуун зам Итали руу ороод ирсэн чинь нэлээ халуун байсан. Тэгээд Италид болохоор одоо яг 7 сард би орж ирж байгаа байхгүй. Манай найзын төрсөн өдөр 7 сарын 11-нд болох ёстой. Тэгээ би дээрээсээ эхлээд явж байгаа. Тэгэхээр Миланаас эхлээд доошо Верона ороод тэгээд явсан байгаа. За энд ингээд өөрөө дараа үзэхэд дурсгалтай гээд кофе ууж байгаа бичлэгээ баримтжуулж авсан юм байна. Тэр нь Италид 100 эргэж байгаа бол Итали нэлээ халуун юм билээ. Тэгэхээр нарны тосоо, шүхрээ, нарнаас хамгаалах юмудаа сайн бэлтэж ирэх хэрэгтэй. Тэгвэл би ингээд Миланд илүү нэг өдөр яваал амар хурдан харалцсан. Тэгээ би тухайн үед болохоор нарны төсөв төр нэг сайн төрөхгүй. Би жоохон их хинэггүй байсан юм аа. Тэгээд одоо ингээд бодоход бол нарнаас сайн хамгаалах хэрэгтэй. Круассан тас идсэн юм байна. За ямар ч гэсэн идэж уусан юмнуудаа л харуулдаг шиг байна. Тэгээ энэ үед болохоор өөртөө эвтэйхэн тэгээд биеийн дамар гээд бас хүний анхаарал татахгүй гээд за 9:30-ийн дотогшоогоо орох билет авсан байгаа. Тэгээд онлайнаар захиалсан хямдхан бөгөөд бүгдийг үзэх. Гэтэ би шатаар явахын сонгосон санагдаад байх юм. Лефт нь үнэтэй байсан баха. Тэгээ шатаар явна. Ийшээ орж үзцгээе. За нөгөө гоё барилга дотор орсон шатаар нь хөсөд явж байна. Тэгэд өглөө эрт ирчүүл амар юм байна. Өдөр гэх юм бол айгүй олон хүн цуглараад тухгүй байх юм байна. Өглөө 9-өөс онгоодог. Тэгэхэд 9 юм уу 9:30 билетээр аваад ирвэл өнөөдөр ч хагасан шүү дээ. Тэгэхэд одоо бол гайгүй л өдөр тийшээ явал хүмүүс айгүй хэрэг баха. Мөнгөө юмсан эрүүл мэндтэй бас хөрөнгө оруулаад алхаж байна. Зарим энэ нэг сүм хийдэн бие ил гаргасан хувцас өмсгөө оруулдаггүй гэсэн. Тэгээд ямар ч гэсэн би цамц болон үдтэй ирсэн юмыг яаж мэдэх вэ гэдэг. Тэгээд аймс бас авчирсан хөл нүцгэн болохгүй гэвэл өмсөе гэж бодоод. За нөгөө барилгынхаа оройд гараад ирсэн. Тэгээд засварын ажил бас их явагдаж байгаа юм байна. Ямар ч гэсэн өглөө одоо бүр амар халуун болж эхэлж байна. Хүмүүс ч гэсэн айгүй их байна. Гон зураг авсан хүмүүс байна. Би бараг энэ хэвчэн зурганд нь саалуулах байна. Así. За тэгээд цаг гарan энэ дотор яваад доторх юмнуудыг үзээд тэгээд ер нь бол нэг 2 цаг орчим болохоор санагдчихээн. Тэгээд тэндээсээ алхаад нэг юм гейтэн дээр ирсэн. Ер нь бол Итали болон Европт юм гейт
одоо хаалга гэх юм уу тийм зүйл айгу олон байд юм лээ. Тэг яг энэний хажууханд нэг пастаны газар байсан. Тэгээд энэ пастаны газар надад айгу хөөрхөн таалагдсан, амтан ч гэсэн гоё байсан санагдаж байна. Тэгээд дурсгалтай гэдээ бас энэ бичлэгээ хийсэн бол тээ. Италид очихоор ягаад ч юм цаанаасаа ингээд хувц мувц загварын юм сонирхоод идэм лээ. Угаасаа Италид ч айгу ганган хүмүүс шүү дээ. Тийм болохоор угаасаа айгу олон дэлгүүр хошоонууд байд юм лээ. Энэ заримны юунд нэлээд их очрлсон. За тэгээд 2 өдөр болсон учраас би яалаа энэ аваар ингэж ямар ч байсан явж агаад тэгээд шууд юу руугаа энэ би нэг пост офис орж нөгөө шуудан орж гэрийнхэн руугаа юм явуулсан юм аа. Тэгээд тэр шуудан хайх зам бас айгүй бартаатай байсан. Нөгөө Google Map-аар шуудан дээр очсон чинь шуудан нөгөө хайрцаг зардгүйгээд тэгээ хайрцаг зардаг дэлгүүр олох гээд бас хайрцагны тийм үйлдвэрлэлөө яваад тэр хоорондын гүүр мөрөндөөгөр гараад тэн дунд нь айгүй олон хүмүүс байгаа за мэдхгүй зөндөө ингээд баг адал явдалтай болсон. Тэгээд Итали ер нь анхнаасаа л надад айгүй адал явдал өгсөн. Тэгээд ер нь бол би нэг айхтар загварын хот гэж юусэн мэдрэг айсан байгаа. Саяста амар юм боллоо. Би нөгөө нэг метроноос гарч ирэхдээ гарц гисэн махаар нь гарцсан чинь хуучин хаагдцсан гарцаар нь гараад тэгсэн чинь хаалгын ингээд хаацсан чинь хаагтаад дотор нь нэг хос 2 бандтай төгчгдсэн. Тэгсэн чинь нөгөө хэд ч хоорондоо зодтолтоод би бүрээс гайхаад яасан бол юу болсон юм бол зүгтаагаад ёо тэр аваарын гарцын бүр өргөөд кинонд тоглолоо ш цаа. Ёо ямар амар юм болоод өнгөрөө нөгөө залууч нөгөө 2 банд чинь тодоод юу болсон ерөөсөө ойлгосонгүй гулгаач исэн юм уу? Нөө хүн бит хоёр ч ойрлогчгүй гээд ямар ч лээсэн амьд минь гараад ирлээ. Яа кинон тоглох юм шүү. Эний метронд болсон үйл явдал яасан бэ гэхээр тэр эхнэр нөхөр хоёр хосоороо хулгай ядаг гарууд байсан юм лээ. Тэгээ тэрийг нь залуучууд илрүүлчээ дараас нь хөөсөн юм билээ. Нэг тиймэрхүү юм болсон. За энэ бас нэг сүм дотор орж ирсэн сууж байна. Би нөгөө нэг оройн явах байсан бол цүнхээ гэсэн чи за энэ би Италид очсноос хойш Милан, Венец, Флоренц, өөрчн бүх том хотуудын дуурин театрыг үзсэн. Би ч айгүй урлаг туртай хүн гэдгээ одоо Италид очиод мэдсэн байгаа. Тэгээд Унгарт би анхныхаа дуурийг үзсэн байгаа. Тэр бичлэг дараа нь орно. За тэгээд эндээсээ хатсан юм бол Верона орсон. Верона ч манай Паула гэдэг найзын хот байхгүй юу? Төрсөн газар наав ээж амьдардаг. Тэгээд би тэнд ганцхан хонсон. Тэгээд Веронагаас цаашаа Флоренц орсон байгаа. Тэгээд ерөнхийдөө бол галт тэрэгний билетээрээ л яваад байгаа. За энэ хаан юм бол энэ манай юуны өнөөдөр Ромео Жулиетагийн төрсөн нутаг Италийн Верона гэдэг хотод явж байна. Тэгээд энэ хотод манай найз Верона ч амьдардаг Итали найз маань. Тэрээс цаад бараг 20 жил болж байгаа. Намайг хүүхэд байхад стадион ирж ирсэн жижиг хөвлөлт байдаг юм лээ. Тэгээд болохоор маш үзүүлсэнтэй гоё хот байна. За тэгээд найз тань con questo poi particolare. За тэгээд найздаа дайлуулж байгаа дараагийн зогсоол болох Венец руу явсан байгаа. Венецийг би тусдан нэг влог оруулах гээд энэ хүрээд дуусгаж байна.